Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулийн дүнгээр Улсын их хурлд олон судал авсан Монгол Ардын намаас Гомжийн зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлж сандыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгчид ирүүлсэн юм а. Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэг Улсын их хурлд олон судал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг ерөнхий сайдад томилох сандыг ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын их хурлд оруулна гэж заасны дагуу Гомжийн зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдад томилох сандыг Улсын их хурлд танилцуулж байна. Гомжийн зандан шатар нь 1970 онд Баян-Хонгор аймгийн Баазхан суманд төрсөн эхнэр 4 хүүхэдтэй. Тэрээр 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-аас 1992 онд Оросын холбооны улсын байгалийн эдийн засаг эрх зүйн их сургуульд суралцаж, санхүү эдийн засагч мэргэжлээ эзэмшсэн эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй байна. Гомжийн зандан шатар нь ажлын гараагаа худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-аас 1998 онд Хөдөө аж ахуйн банкнд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-аас 2000 онд Монгол банкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкнд Монгол банкны бүрэн эрх төлөөлөгч, 2000-аас 2003 онд Хаан банкны дэд захирал, 2003-аас 2004 онд Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-аас 2010 онд Монгол Ардын намын дээрх Монголын алсан сүтээс залуучдын холбооны ерөнхийлөгч, 2004-өөс 2012 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2009-оос 2012 онд Монгол Улсын гадаад харилцааны сайд, 2012-оос 2013 онд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-оос 2015 онд Америкийн нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн хөгжил, ардчлал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-аас 2024 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2017-оос 2019 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга, 2019-оос 2024 онд Монгол Улсын их хурлын дарга, 2024 оноос Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газрын даргаар тус ажилласан байна. Гомжийн зандан шатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын төвшөнд ажилласан төрийн албаны туршлагатай, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг ханган ажиллах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын ерөнхий сайдад томилуулахаар энэхүү хуулийн дагуу санд оруулж байна. Иймд Гомжийн зандан шатрыг Монгол Улсын ерөнхий сайдаар томилох асуудлыг Монгол Улсын үндсэн хууль холбогдох хууль заасны дагуу хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Та бүхэнд баярлалаа. Төрийн их ажилтны амжилт хүсье.